Үгүй зулцгатаа тааш яг гөөлгийн юм бэ. Миний хор зүр малгай хүмүүс нь хамаагүй шулуух юм биш үү? Өндөөч бүр ингэ унтчих болох юм. Илүү хүчтэй савж үзье. За өнөөдөр хэдүүлээ Тему хаал бичлэг хийн. Тему хаал бичлэг асуусан амар олон хүмүүс байсан. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ ингээд яг зуны vibe-тай бүтээгдэхүүнүүдийг одоо Темугээс цуглуулсан байгаа. Одоо аялж явахдаа Темугээс бараанууд захиалгууд хэр юмнууд ирэх юм болоо гэж бас яг бодсон. Тэгээд хэр чанартай юм ирж байгаа хэдүүлээ бас ингээд харцгаая. Бидний туршлагуудаас бол ерөнхийдөө Темугээс захиалсан зарим бараанууд үнэхээр дайжгүй байдаг. Үндэ амар тохирсон бараанууд байдаг. Хямдхан ч гэсэн quality нь амар дайжгүй. Гэтэ хай амар үнэтэй ч гэсэн quality амар хөл хэмнүүд байдаг. Тэгээд өнөөдөр болохоор аль болох гайгүй бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө захиалсан. Дундаж үнэтэй, нэх үнэтэй биш. Гэтэ ревюнуудыг маш их уншсан. Сэтгэлүүд нь бол ерөнхийдөө амар дайжгүй байсан болохоор энэ хүү бүтээгдэхүүнийг захиалсан байгаа. Темугийн таалагдсан гэх юм бол та бүхэн 90 хоногийн дотор үнэгүй буцааж болдог. Хэрвээ та бүхэн бүтээгдэхүүн чинь таалагдахгүй байлаа гэж бодоход буцаагаад явуулчих болно. Үн төлбөргүй үнэгүй. Тэгээ мөнгө буцааж авч болно гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө нэг тийм рисклээд байх зүйл байхгүй. Өнөөдрийн бичлэг маань тэгээ Тему спонсорлож байгаа. Тэгээ Темугээс хэлэх ёстой зүйлүүд одоо хэлчихэд идлээ бичлэгтээ орцгоё. За Темуг мэдгүй байх юм бол Тему бол маш хямдхан бараанууд байдаг. Дундаж үнэтэй болон үнэтэй бүтээгдэхүүн ч гэсэн байдаг. Тэгээ их тохиолдолд амар хямдралтай гой бүтээгдэхүүн байдгаар бас ингээд онцлогтой. Тэгээ барааны хувьд гэх юм бол сонголт амар ихтэй. Та нар Темугээс бүр ингээд юу л бол юу болж болно. 90% хүртэл одоо хямдарсан бараанууд байдгаар бас онцлогтой гисэ. За Темуг ерөөсөө ашиглаж үзэж байгаагүй ингээд шинэ хэрэглэгч бол та бүхэн миний энэ харуулж байгаа энэ QR кодоор болон энэ купон кодыг оруулснаар те шинээр Темугийг хэрэглэгч болж бүртгүүлснээр та бүхэн 100 еврогийн үнэгүй купон авч болно. Тэгэхээр 100 еврод багтсан үнэгүй бараанууд авч болно гэдэг гэсэн. Линкийг би description дээр ч гэсэн үлдээчихье. Зөвхөн яг энэ description-ы линкээр бүртгүүлнэ. Эсвэл миний энэ QR код бол энэ купон кодоор орж иж яг тэр 100 еврогийн эрх чинь үүсэх юм байлээ шүү. За тэгэхээр эхний бараа болохоор хэдүүлэнд нэг юм хар хайрцаг ирсэн байна. Хар хайрцаг гэнэ хар уут ирсэн байна. Юу байгааг хэдүүлээ харцгаая. За аяны сандал хэдүүлээ захиалсан. Аяны сандал ирсэн бай. Хэрэг quality-тэй зүйл ирдэг хэдүүлээ одоо харцгаая. За энэ хөөрхөн юм ууттай ирдэг юм байна. Энийг үүрээд өвчж болох юм байна хэдүүлээ. Окей. Хөөрхөн жижиг авсаархан сандал байна. Оо. Nice. Би одоо сандны ревюд одоо өөр юу гэж хэлхий. Гоё сандал биш ээ. Сууж болдог юм байна. Тэгээ эвдэрхээргүй сандал байх шиг байдаг. Оо. Зүгээр сайн. Ивүү дуурахаар эвдэрчлээ гэж бодсон. Гоё болж юм тийм тэгээд маш гоё сандал, нэвтэхэн сандал, эвдэрхээргүй сандал байх шиг байна. Тэгээд ерөөсө хөдлөхгүй, эвдэрхгүй байна тэгээд. Nice. Таалагдлаа. Үгүй зулцгатаа тааш яг гөөлгийн юм бэ. Энэ дүгэж төрс юм уу? Гөөлгийн бид аралтай. Тэрээс айхгүй шүү дээ. Манай мууртайгаа адилхан юм биш үү? Үгүй. За дараагийн бүтээгдэхүүн болохоор амбрелла авах шиг байна. Яадаг зонтгүй юм ч дээ. Оо guys энэ хараа. Оо зүгээр зонт гэж утсан уу? No guys. Нартаа өдөр энэ чинь алах юм бэ нүү. Надад одоо би юу ч барих шаардлагагүй. Одоо яж яг Монгол нэг борооны үлрэл эхэлсэн юм шиг баамар бороотой байгаа шүү дээ. Юм барих шаардлагагүй тэгэл ингээл гай те. Салхималхинд бол хийж унахгүй юм байна. Ягаад тэгэхээр энэ доотлохын уяагаар ингэ дээш гэж чангалчих юм. Таалагдлаа. Nice. Өөр юу гэж хэлэх тийм. Маш их зонтог байна тэгээд хоёр дахь зонтог гараад ирлээ. Энэ амар хэмтэн байсан. Бариул нь айгүй гоё цэвэрхэн юм байна. Бургунди өнгөтэй, улаан өнгөтэй миний дуртай өнгө байна. Гоё цэвэрхэн харагдчихэв. За тэгээд дабл зонтох бай. Энэ хоёрыг ерөнхийдөө харьцуулах юм болно шүү дээ. Эний доторх нь ингээд юм хар өнгөтэй юм байна. Тэгэхээр энэ бас ингээд нарнаас хамгаалж байгаа гэсэн үг давхар. Энэ болохоор ингээд жоохон нарны тусал бол дотгошоо орж ийн. Гэхдээ бол бас нарнаас хамгаалж юм л та. Зонтохных нь яг энэ доторх энэ давхар хамгаалт нь амар дайжгүй юм байна. Одоо энэ ерөөсөө ингээд салхинд хийс чи эвдэрэхгүй гэдэг гэсэн үг. Ингэж хаагдсан юм шиг буцааж. Малгай ирсэн байна. Монголын нарч бас халуун сайхан халддаг шүү. Тэгээд би бас халуунд одоо наранд борлогдох юм а чаавас. Тэгээд уул айгүй цагаахан залуу гэдэг байсан. Та нар бас одоо наад чи ингээ харлахаас айдаг хүн байх юм бол иймэрхүү малгай одоо авсан зүгээр ах гэж би бодож байна. Юу ч гэсэн өмсөд үзье хэр юм. Дотор юм сэтгхийн юм байна. Зөвч нөө? Сценар гэж нөө? Зүгээр. За тэгчээд энэ зүгээр нэг дан малгай ирэхгүй бас ийм юм байгаа заяа. Хоёр бүр дахиад гарны хамгаалалт юм шиг. За. Загас бариад идэх хүмүүс. За ингээд та бүхэн борлно гэсэн асуудлаас бүрэн ангижирч чадлаа. Энд ч ингээд ийм сэтгтэй болохоор би ингээд чөлөөтэй амьсгаж болж байгаа надад амар гой таалагдчихээн. Тэгээд энэ хятадд явж байхад ахнар нэг ийм юм өмссөн. Тэгээд зургийг чинь дараад үгээд нэг гуугаад идэг хүмүүс айгүй их явдаг юм билээ. За одоо ядаж бичлэг хийж байхдаа би бас ингэж наранд харагдаж борлохгүй нэ. Би дээр хөдөө өвчсэн чи борлохоосоо айгаад байна. Би гадаагаар гол цэлэхгүй гэдгсэн чи наа чи угийн боршдаг нэг шоолоод байсан. Би тийм бор юм уу guys? Үгүй үстэй. За гоё хэдүүлээ түүд галны урдан сууж байхдаа гоё дулаахан суумаар санагдах юм бол дулаахан зүйл хэрэгтэй. Тэгээд би бас нэг ийм дулаахан байж болохуц зүйл захиалсан. Энэ бол зүгээр нэг дэвсгэр биш заяа. Зүгээр дээгүүрөө нөмөрдөг зүйл биш харин баг плейта маятамд ингээ явхад ч гэсэн дайжгүй юм шигтэй. Оройн ингээ сэрүүнд ингээ явчихлаар ингээ тохирхууц гоё дулаахан. Энэ материалын хувьд бол би жоох эргэлзэж байна. Яг үннийг хэлэхэд бол энэ бол яг явандаа жоох бөөсрөх байх. Гэтэ хэр модлог харагдаж байна. Дайжгүй нү?
Яг гоо жоохон нимхэн дүү материалтай байж магадгүй. Гэхдээ бас эн чинь яг хүүтэнд бас нэг иймэрхүү юм чинь нэмэр болд юм аа. Нэг ингэсэн сууж хат чинь бас ингэ нэмэр болдог байхгүй. Та ер нь энэ 100 хаагуур явсан бэ үү? Коммунист төр үлдээгээрээ. Би бол энэ 100-ыг ийш тийш бол явсангүй. Тэгээ нэг говьлуу явсан юм байна. Ямар левлийн залхуу хүмүүс зориулсан бүтээгдэхүүн бэ? Зүгээр ингэж байгаа реплика эстэй зүгээр нэг гар дээрээ принтлсэн байдаг нээс тээ. Одоо ингэж харах нь шүү дээ. Энийний хор зүгээр малгай хүмүүс нь хамаагүй шулуух юм биш үү? Тэгээ толгооныхаа сайсандаа тааруулаад ингээд энэ цэгнүүдэд нь ингэж хийгээд бүс шиг болно гэдэг гэсэн юм байна. Окей. За энэ ч дээ. Далаа эргээр явж байхад уцаа яхаа ойлгодгүй шүү дээ. Угаасаа энийг харж байгаагүй хүн гэж угаасаа байхгүй баг. Цаа дотор нь хийчих юм байна. За яг л өгтчлээ. Хавчаад ингээд хэдүүлээ сайхан далаа эргээр явж байхдаа энийгээ ингээд зүүцэн ингээд явна гэсэн үг юм биш үү? За дүрлээ шүү энэ норохгүй байгаа. Ингээд норсон ч угаасаа гайгүй шүү дээ. Энд усны хамгаалалттай шүү дээ минь нууц. Яа яар юу харагддсан бэ? Утас живээд байх тэр сайн. За яагаач вэ нөгөө дотор нь ус ороог байна. Гэхдээ гол нөгөө далаа эргээр явж байгаа чинь нөгөө илс ороод идэхгүй дотор. Илснээс хамгаалах нь бас баг илүү чухал болоод байгаа. Ус гэхээс илүүтэйгээр. За хөөрхөн юм бэ нөгөө надад таалагдлаа гайс. Жүүжд яадаг амар аврах том гэрлүү гэсэн үг ч хүн зөхөх юм шүү барыг. За ийм нартад бол энийг угаасаа тестлэнэ гэж байхгүй. Гэхдээ амар тод асч байна. Ийм дөрвөн өөр төрлөөр асдаг юм байна тий. Оба. За guys, аврах том чимдаа. Харж байгаа ч энэ ч жоохон эвдэрсэн байна. Эвдрэл болсон байна. Багтаамжийн хувьд бол амар асуудалгүй том байх шиг байна заяа. Гэхдээ энд яаж онгойлгод юм бэ? Дээрээ ийм кермантай байна. Зөндөө юм багтчихаар юм байна. Өнгө нь надад айгүй таалагдчихээн. Зөө зүцэг guys. Гэхдээ надад энэ чимдааны онгоож байгаа байдал нь таалагдахгүй байна. Жохо итгэхгүй байна би энд. Замдаа энэ онгоож монгоох аюултай ч юм шиг санагдаа явчих юм. Доторх бас материал нь ч гэсэн надад нэг тийм хэмтгэл материал шиг санагдаад байна. Ийм юмд бол би итгэж хамаг бараануудаа хийх үү гэдэг бол эргэлзээтэй юм байна. Дотор нь хоёр шиг юм sorry it's mine. Уучлаарай энэ минийх шүү гэдэг нэг артталт нь ингээд нэр усаа ингээд бичиж болох юм байна. Hands off гэнэ. Савра тат гэдэг чинь. Артталт нь бас ингэ нэр усаа ингэ бичиж болно. Энэ яг өөрх юм байна тий. Багтаамжны хувьд бол nice нь гол нь одоо харах юм бол энэ артлынх нь нугсан guys. Нугсан нь ингээд хоёрын хооронд амар нэг сулч юм шиг тий. Энэ бол ингээд нэг жоохон дөргөлтөнд баг эвдэрчгэр юм надад санагдаад байгаа. Онгоож байгаа байдал нь надад нэг л нэг тийм хагарч юм санагдаад байна. Тэгээс бичлэгээ дуусла үзээрэй. Бичлэгийнхаа төсөөл хэдүүлээ энэ дотор бүх саяхан онгойлгосон зүйлүүдээ хийж байгаа. Тэгээд уулнаас шидэж үзье. Тэгээд энэ маань эвдэрх нь үгүй одоо харъя. Durability тест хийж үзье заяа. Эргээдээ харагдахгүй зүйл надад дөнгөн таалагдчихээн. Тэгээд нэг айж байгаа юм нь гол нь энэ онгооч хөдөл гэсэн айц яваад байна. Single use camera гинэ guys. За сонирхолтой санагдаад байна. Хямдхан камернууд зарим нь амар дайжгүй, зарим нь үнэхээр л амар муу quality темнүүд ирээд байна. Энэ болохоор зүгээр нэг удаагийн зураг авчдаг юм хальстай. Дээр үе амар гоё ретро стайлтай. Нэг удаагийн хальстай юм камер байна. Энэ ч тэгээд нэг ганцхан удаа зураг авах гэсэн юм байх та. Өнч бүр герман юм биш үү guys. Flashlightтай минь орой зураг авч болно гэдэг гэсэн үг. Оо, энийг нь ингэж тултал нь явуулж агаад ингэ зургийг авах юм байна заяа. Тэгэхээр кассетэн дээр ингээд зураг нь бичигддэг юм байна. Одоо надад жишээ нь 19 зураг үлдсэн байгаа гэдэг чинь заяа. Энэ бүх зурагнууд авч дуустайхаа дараа ингэж энийхээ задлж онгойлгонгуудаа зурагнууд одоо угаалгаж л авах юм байна л да. Аялж явж байхдаа ингээд нэг удаагийн камертай л явна гэсэн үг. Та бүхэн юм үнэтэй камерын дээр авахыг хүсэхгүй зүгээр ерөнхийдөө ингээд дурсамжаа бас ингээд юм дээр үе юм vibe өгөх юм зураг авахыг хүсэх юм бол нэг юм нэг удаагийн камер авч явахд бол хөөрхөн санагдлаа. Тэгээ дараа нь ингээд угаалгаж зурагнууд авчих юм байна. Оо энэ ч одоо ямар амар том овортой сандал гэхэд бараг сандал биш ах шиг байна. Бараг ор юм ааш. Бүр сүртэй ингэж ирзэн-мэрзэнээр бихэлдэг юм биш үү? Энэ бол амар чанартай харагдаж шүү. Оо guys энэ ч бүр ор байна шүү дээ бараг. Энд ч нэг гоо ингэ зэм зөөлөвчтэй юм байна доороо. Энийгээ дэлгээд сайхан. Оо ингэ дэр мэртэй. Оо за энэ ч алаа хийсэн. Энэ амар өвтөх юм шүү дээ. Агаарт гарсан шиг сайхан. Энэ гоё юм эрзэнтэй юм. Тэгэхээр гар ингэ тавихад амар тийм гоё мэдрэгч. Энд чинь ингэ хажууталтаа ингэ нэг ундаа хийчих юм байна. Тэгээд энэ зүйл чи ядаргаатай санагдаад байх юм бол ингэж зайлуулад ингэ сучлах. Энд чи агаш налууж болдго юм шүү дээ. Энэ ардаа энэ доор нь дардаг кноп байна. Оо тийм биш дээ. Өндөөч бүр ингэ унтчих болох юм байна. Тэгээ ер нь л амар хэцүү байна л та. Тэгээд гадар явхад одоо бензин олдохгүй. Өчтөр би одоо бүр хаа байсан лүнлүү очиж бензин авлаа шүү дээ. Тэгээд буцаж хотлого орж ирэх гэж зовчиж байгаа байхгүй. Амар хэцүү байна. Ер нь л амар хэцүү байгаа. За ингээл буцаа сайхан их хүчлээ. Ингээ барай авчихлаа. Чанарын идэлгээний хувьд тэр юм ба сайн мэдэхгүй байна. Хэдэн жилдээ хийсгүй л үдээ. За сүүлийн бүтээгдэхүүн. Жижигхэн авсаархан баг майхан байна уугүй юу? Оо за эн чинь бүр дотроо гац мацтай ирж байна. Энэ майхан юм шиг байх юм. Йоо!
Энэ нөгөө нэг гой хөөрхөн пикник энэ төр хийж явахдаа та хэд гой зүгээр ингээд нарнаасаа хамгаалаад ч юм уу, бороо зорооноос ч юм уу ингээд хальт хамгаалах юм байна. Яг үндсэн майхнаа бол ингээд барьчин. Майхныхаа дэргэд хэдүүлээ ингээд цаашаа явж нэг жоохон одоо эцэг ихтэй хүүхдүүд байлаа гэж бодоход голын ирэг дээр хүүхдүүдээ ингээд хальт ажингаа те өөртөө ингээд сайхан нүмерэгт сүүдэрэнд ингээд хөвтмээр байх юм бол ингээд хөвт чинь сая бол бэхэлгээ байсан газар байсан ихтэй газаа хэдүүлээ заавал энэ ч зоох шаардлага байхгүй газар цоолол байх юм те. Зүгээр ингээд ерөнхийд нь ингээд хэдүүл ингээд харчи амар дажгүй юм байна. Нарнаас бол хамгаалч чинь тэгээ сайхан энэ ч нэг юм жоохон юм дэвсгэр дивсээд ингээд хөвтөд бол надад таалагдчихээн те. Ерөнхийдөө тодорхой хэмжээнд бол нарнаас хамгаална ихтэй нар нь бол хангалттай бол ээж юм намайг. Яаж хураах юм болоо? Дайжгүй юм байна. Гэтэ ивэх гэж бөө юм болох юм байна гэсэн. Худлаа юм байна. За одоо хэдүүлээ энийг уулаас шидэж үзье. Ой. Let's go. Ийм юмтай байсан юм уу? Сая яг анзаарсаггүй. Шидсэн чинь нэг шинэ фьючер нь гараад ирэхий. Савмав хийж болдог байсан биш үү? Одоогийн байдлаар онгоогоогүй байна. Илүү хүчтэй савж үзье. Онгоосгүй тий. Дэжүүл биш үү тэгээд. Тэгээ ер нь бол гадаадлаа явж байхдаа та бүхэн өөрийнхөө хувийн эд барааг бол ер нь сайн хамгаалахын тулд ер нь нэлээд үнэтэй аяллаа багаж авсан дээр. Тэгвэл Тэмүүгээс бол авах нь бол зөв шийдэл гэж бол мэдэхгүй. Гэвч гэсэн энийг бол ингээд шалгаад үзэхэд бол ерөөсөө эвдэрсэнгүү тэгээд. Йоо. Воо. За тэгээ өнөөдөр Тэмүүгийн бараанууд маань иймэрхүү байлаа. Та бүхэн одоо бас тэ 100 бас дуусаагүй байна. Яг 100 дууссан ч гэсэн ер нь техникли бас аялж болох хугацаа нь бол дуусаагүй байна. Та нар хичээл эхлэхээс өмнө 8 сартаа багтаж аялахыг хүсэх юм бол зарим бүтээгдэхүүнүүдээ энэ чинээс ингээд авч болох нэ. Тэмүүгээс ихээс өнөөдөр бүтээгдэхүүнүүд надад ерөнхийдөө таалагдлаа. Заримуд нь ихтэй жоохон чанарын хувьд бол жоохон мяа санагдлаа. Дахиад хэлчихье. Энэ QR код болон энэ купон кодоор та бүхэн шинэ хэрэглэгч бол тэ Тэмүүгээр ингээд шинэ хэрэглэгч болж бүртгүүлснээр та бүхэн 100 еврогийн үнэгүй купон авч болно. Тэмүү дээр маш олон 90% өндөрлөлтөй бүтээгдэхүүн зөндөө байгаа. Тэгээд олж болох бүх зүйл бараг тийм өдөр байдгаар одоо онцлогтой. Тэгээ та бүхэн гол нь ревюнуудыг сайн уншиж байгаарай. 4 болон 5 стартаа бүтээгдэхүүнүүд авахгүй бол тэгээд яг хэний ч авж байгаагүй бүтээгдэхүүн байх юм бол ер нь л эвгүй сони юм ирэх шүү. Тэгэхээр бол энэ бол ингээд бараг өөрөө хөтэлдэг юм автомат юм ирчлээ тэгээд. За тэгээд дараагийн бичлэгээр ууслаа. Баяртай.